За окей тэгэхээр энэ удаагийн дугаар болохоор зэрэг жоохон өөр явж байгааг та нар бас анзаарсан бах. За манай үнэт сонсогч нар бол мэдчихэж байгаа ямар ч үстэй дугаар гэдгийг үр дүнгийн дугаар тий тэгж нэрлэгдсэн. Тэгээд яг одоо бид хоёр бол хүлээлгийн өрөө гэсэн нэрийн доор 37 дугаар 2 сизон хийсэн байна. Тэ? Яа амар их хийчихээ. Йоо. Тэгээд хүлээлгийн өрөө байг сонсдог хүмүүсээс дандаа мессеж ирдэг. Одоо бидний амьдрал нөлөөллөө те та хоёрын одоо ярьж байгаа юм аа бас тодорхой хэмжээнд эрг нөлөөлөл авчирсан гэсэн зүйлүүд хэлдэг. Тийм учраас бас та нартай нийлж нэг дугаар хийгээд бид хоёр шийдсэн юм байгаа. Тэгээд сөргөөрч байсан болно гэсэн зар тавьсан. Одоо тий үнэхээр хөдөлгөөн өрөө сонсоод амьдралын сөрөг өөрчлөлт авчирсан байхыг ч гэсэн үүсэхгүй. Тийм болохоор тэрийг хамтдаа сонсоод та нарынхаа явуулсан voice message-ийг одоо сонсгож байна. Бид хоёр хизээ 3 дахь зар тавьсан баг тий 3 дахь зар тавиад 5 дахьд ер нь сүүлийн хугацаа гэдэг нөгөө ерөөсөө уншааг үгүй ерөөсөө орж ингээ үзег байгаа. Тэг ингээ эрэх талд нь яана нэг ирчтэй гэж уншчихсан гэл сонсчихсан гэл нэг гараараа нөгөө гараа гэж яриад байлнаа. Баялаа тэгэл тэгээ ерөөсөө сонсог байгаа. Тэгэл зар тавиал нөө хамгийн анхны мессеж 5 минутаар ирээгүй юу? Тийм. Тэгсэн чинь шууд яана гэх. Тэгэл нөгөө нэг сонсчихгүй би гэдгсэн аахгүй за яг яна эхнийхээ сонсчихгүй гэдгсэн за болооч чи. Тэгээ ерөөсөө нэгийг сонсоог байгаа. Явж байгаа шүү. Одоо тэгээд бөөнөрөө хамтдаа сонсож яг чихээр ямар реакшн гарахыг үзэх гэж байгаа. За би чамаас нэг асуулт асуумаар байна. За. Одоо бүхэл бүтэн хоёлаа ингээ 2 дугаар сексийн тухай ярьчлаа. Тэгээд тэглээ. Энэ 2 дугаараар чиний хувьд өөрчлөлт гарсан юу байна? Одоо ингээд нэлийн хугацааг хоёлаа ингээ хамтдаа өнгөрүүллээ шүү дээ. Тэглээ. Одоо юу гэдэг хүн байсан бол бүр ингээ жирэмсний хугацаа 10 сар бараг 10 сар ингээ болчлоо. Бараг 10 сар танилцсанаасаа ингээд ярьж эхэлснээсээ хойш ч юм уу яг ингээд жирэмсэн байгаа яг хүүхэд ингээд төрж байна. Тийм үү те. Амтын тэгээ 37 нийтэлтэй явж байгаа биш үү? Тэгээ яг одоо чиний хувьд өөрчлөгдсөн юу байна 2 дугаарын дараа. Тэгж асуумаар байна. Оо. Тийм асуулт ярьчлаа. Хэлэхгүй. Ер нь бол яасан штэ. Айгу өөрөө ч гэсэн айгу тийм боловсрч одоо юу гэдэг юм бас нэг тодорхой хэмжээний мэдлэг хөрөнгөлүүлж байгаа гэх юм уу хүмүүст ингэж юм ярих гэж байгаа юм чи өөрөө бас нэг тодорхой хэмжээний судалгаа хийн инженер яадаг үлээ гэж эргэж нэг харан тий ядаж худлаа үнэ ч гэсэн нөгөө нэг ном за боли тий нөгөө нэг бас гуглд гэж үзэж мүзээ тий ингээ янз бүрийн судалгаанууд янз бүрийн пейперүүд уншаад эхлэхээр зэрэг бас тодорхой хэмжээнд өөрөө боловсрчлаа юм л та тэгээд сексийн талаар ямар нэгэн одоо юу гэдэг сэдвэр хүнтэй бараг мэдгэлцэх хэмжээнд л очиод шүү Хотлоо хөдөлч хүнд бол харин тий. Чиний одоо юу гэдэг миний хувьд бол айгу шин нээсэн зүйлээсэн өөртөө гэдэг юм уу миний амьдралд айгу ингээ том өөрчлөлт авчирсан зүйлээсэн байхгүй яг энэ подкастыг хийж эхэлснээс хойш анхандаа ингээл нөгөө хизээч микрофоны ард цугаад ингээд хүний юм ярина ерөөсө бүр сексийн тухай ярина гэж бодоогүй байсан хүн чинь эхлээд сандарч яснаа бодвол одоо бүр энэ олон дугаарын дараа ингээд бүр сандархаа болцсон, хөөс самгоочгоо болцсон, хил ам эдэрхээ болцсон ингээд анхандаа баг манай сонсогч нар бол мэдчихэж байхтай ингээд хил ам гацаал ингээд байдаг байсан бол одоо ингээд нэгэнтээ амар тайвшраад тэгээд өөртөө эрдлөө өөрийгөө олж авахд надад илүү нөлөөлсөн болов гэж би боддог байхгүй. Яг хөө ингээд миний хувийн үзэл бодол байсан. Гэхдээ илүү ингээд би чинь ямар хүн бэлээ? Би чинь хүнд ярих чагаа хүн чинь өөрөө хэн бэлээ гэдгийг илүү өөрчлөгөө дотгошоогоо чиглэсэн гэж би бол тэгж өөрийгөө дүгнж байгаа энэ дугааруудын араас. Тэгээд цаашдаа мастера энэнгээр хийж магадгүй. Тэгээд шууд бодлого ажиллаа хийж байгаа юм байгаа. Мастер яг ингэж одоо сексийн одоо терапигаар хийж болох нь уу гэж сонирхсан. Тэгээд 2 их сургууль авд юм байлээ. Бид хоёрын амьдралд бол зөндөө юм өгсөн. Тэгээд та нарт бол баярлаа. Тэгээд дугаарын сүүл дахиж баярлаа гээл нэг олон юм сонссны дараа юу ч олж магадгүй, уйлж ч магадгүй, инээч ч жоох магадгүй. Тэгээд бэлдэхгүй тий. Одоо уйлнаа. Яг уйлах гэдэг наа. Тэгэж бол бэлдэхгүй. За эхлэв. За тэгээ. Эхлээс эхлэе. Facebook-аас эхлэх юм уу? Instagram-аас эхлэх юм уу? Insta-аас эхэлчихв шүү дээ. Окей. За. Чангалах хэрэгтэй. За би бол хүлээлгийн өрөөний подкастыг нэгч дугаарыг нь алгасахгүйгээр бүр 2 3 4 удаач сонссон дугаарууд бол байгаа. Маш дуртай хүлээлгийн өрөөгийн подкастыг одоо сонссноос хойш сэтгэгдэл гэх юм бол
Уучлаарай дутуу явчлаа. Зүгээр шүү. Хамгийн гол нь үзэл бодолд маш их өөрчлөлт авчирсан. Тэгээ монголчуудын ерөнхийдөө нийтлэгөө одоо үзэгдэл нь бол ерөнхийдөө олон хүнтэй уулздаг, олон хүнтэй одоо унтсан ч гэдэг юм уу, иймэрхүү хандлагатай байдаг шүү дээ. Ерөнхийдөө одоо биднээс одоо 25-аас доош насныхан ч гэдэг юм уу. Энэ үе бол арай гайгүй ойлгож эхэлж байгаа, өөрчлөгдөж эхэлж байгаа. Тэгвэл биднээс дээш 25-аас дээш насныхан бол харьцангуй аав ээжийнхээ үдэс төлөвшөлтөөр ч гэдэг юм уу. Бүх зүйлийг дандаа болохгүй бүтггүй гэж хүлээж авсаар байгаад юм болгоныг одоо сексийн тухай ч гэсэн ярихыг хоригддаг. Энэ бол бузар булаа юм гэж үздэг. Ийм нийгэм бид нар өрчим үзсэн болохоор үзэл бодол бол нэлээ одоо буруу тогтчихсон байсан. Энэ хүлээлгийн өрөө бол харин ч залуучуудад ч тэр бидний үеийнхэнд ч тэр маш зөв үзэл бодлыг төлөвшүүлж байгаа гэж би үздэг. Тэгээ та хоёртай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа хамт өгдөг. Хамгийн гол нь зогсолтгүй дахиад үргэлжлүүлээ. Энэ бол маш сонирхолтой сэдв. Та хоёрын ярилцлага дандаа хөгжүүлэлтэй, сонирхолтой, хамгийн гоё байдаг учраас цаашдаа улам илүү хийж бүтээгээрэй гэж хүсмээр байна. Баярлалаа. Яа, баярлалаа. Яг ихнийх нь шүү дээ. Нэг ямар гоё наа. Нэг юм тавьчлаа би бүр. Бүр яг ингээд тавьчлаа. За ямар вэ? Сэтгэл хариулт өгöd өгмөр. Мэдээж хариу сонсомоор байгаа. Амар юм одоо ингээд мөрөн дээр алгадмаар болчихно. Чадчихэ гэж хэлмээр. Хүмүүс амар одоо чи юу вэ те? Амар өөр үзэл авчирлаа. Өөр бас нэг юм шинэ юмний ихтэл боллоо гэж хэлсэн чинь бүр ингээд вау, бүр ийм хийчлээ гэж юу гэж бодоод чинь. Харин тийм ер нь бол мэдгүй би ингээд бүр ерөөсөө итгэж өгөхгүй юм тийм ингээд ерөөсөө тэр үедээ бит хоёр ингээд ерөөсөө бодоогүй байсан. Анхандаа ингээд хийж байхдаа зүгээр л энэ ярих хэвээр сэдв юм байна гэл амар зөрөгтэй ингээд ярих гэл ярьцаа. Тэгээд нөгөө ярьж авах хугацаанд ингээд зүгээр л өөртөө амар ингээд ингээд ярьчих. Энэ л яг бид нар монголчууд хэрэгтэй юм. Энэ л яг ингээд ийм монгол эмэгтэйчүүд хэрэгтэй юм гэж яг тэр үедээ ингээд бодож исэн болохоос ингээд бүр шинэ үзэл авчирж байгаа ингээд одоо юу гэдэг өөрсдөө ингэхээр амар магцсан болох гэдэг тий үгүй юу. Тэгэж юусоо бодоогүй. Тэгээ одоо ингэж сонссон чинь нэрээ бас одоо сүүлд ингэ ирсэн хүмүүсээ сонсон чинь нэрээ бас хоёлоо айгүй их юм хийжээ гэж бодсон. Амрын дээр их дэлгэн дийна. За ямар ч байсан саяны охиндоо маш их баярлалаа тий. Маш их баярлалаа. Нэрийн дурдаад яхин дээ угаасаа нэрийн дурдахгүй хэлсэн юм чинь. Бүх дугаар дээр хамт байсан. За минь өрөөдөө сонссон гэж байна. Хоёрын инээдийг та юу яахгүй залхалгүй сонсон баярлалаа. Бүх дугааруудыг сонсоход бол нэг чинь нэгэн дунд 60-40 минут байгаа шүү дээ. 1-р сизон бол тэгээд 2-р сизон бол нэг нь удаа цаг гэдэг чинь бас амьдралынхаа нэлээд олон хоногийн хамт өнгөрөөсөн байгаа байхгүй тий. Чи юмс үгүй. Хамтдаа. Задарч болох уу? За сайн байцгаана уу? Би одоо 16 настай яг өсвөр насны дээр явж байгаа. Тэгээд та хоёрын подкастны яг анхны нөгөө зочинтой дугаараас ахуулаад ер нь сонсож эхэлсэн. Тэгээд хоёрын подкастыг ээжд хэлсэн чинь манай ээжээс айгуу гоё эргээр хүлээж аваа. Тэгээд тэрнээс хойш ээжтэйгээ хамт сонсдог болсон. Тэгээд үеийнхэн дундаа ер нь би айгуу тийм гайгүй мэдлэлтэй гэх юм уу болж байгаа. Тэгээд ер нь бол энэ бэлгийн амьдрал гэдэг зүйлийг ер нь зөв өнцгөөс нь харах хэрэгтэй. Ер нь бол нэг тийм хүнээс гаж үзүүл биш гэдэг аюу тийм гоё зөв бодолтой болсон. Тэгээд та хоёр хэвчээ подкастыг сонсох амар дуртай. Тэгээд цаашдын дугаарууд нь нэмжлэх хүсье. Тэгээд та хоёрын подкастыг улам сайн шимтэн сонсох болно. Хайртай шүү. Ямар cool юм бэ тэр ээж. Би бол тэр ээжийг бол барах гэж байна. Өстө алга ши хоёлаа хамтдаа тий. За ээжд нь баяр хүргэе. Харин ингээд шууд хүлээгээд аваад окей гэд уурал одоо өөр юм зарим уурал шүү дээ. Юу солиор даанч жоох юм байж юу хоёр балаа хүүхний яриг сонсоод байгаа ч юм уу. Бас тэгж одоо реакц гаргах юм гэдэг бас ээжүүд байж магадгүй бах. Гэхдээ тэр ээжэд бол их хамгийн түрүүнд баярлаа гэж хэлмээр амар гой зөвөр ойлгож охинтойгоо илүү ингэж нээлттэй болж байгаад нээлттэй ярилцах боломжийг гаргаж өгч байгаад баярлаа. Манай хүлээлгээс зүгээс тэгээд энэ охиндоо бас маш их баярлаа гэж хэлээ. Хөөх юм аа тийм. Тэгтээ шүү гэдэг.
Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ дугаарыг сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. За миний хувьд бол энэ хүлээлгийн өрөө гэдэг подкастыг бол 1 сарын хугацаанд яг сонсож байна. Шинэ дугаар гарах болгонд сонсох дуртай. Миний хувьд бол одоогийн хамгийн их баг дуунаас илүү сонсож байгаа зүйл бол энэ хүлээлгийн өрөө гэсэн подкаст маань байна. Ерөөдөө хөвчлэн ганцаараа байдаг болохоор ингээд хүлээлгийн өрөө сонсохоор ганцаараа байгаа гэсэн мэдрэмжээсээ салаад ганцаарч байгаа тэг байдлаасаа салаад нэг аюугаа хүмүүстэй хоорондоо юм яриад байгаа юм шиг гоё те ингээд нэг сэдвийн талаар хоорондоо буулаад байгаа юм шиг аюу тийм гоё санагддаг. Тэгээ хөвчлэн ажиллаж яж байхдаа гэртээ гэрээ цэвэрлж байхдаа сонсохоор аюу гоё тийм өөртөө нэг ачаал ирэхгүйгээр аюу гоё нэг мэтгэд ингээд подкастаа сонсоод дууссан. Тэгээ бас ажиллаад дууссан байдаг. Тийм болохоор надад бол аюу гоё байдаг хамт хүмүүстэй хамт байгаа юм шиг санагддаг. Сүүлийн 3 дугаар бол аюу тийм гоё болсон. Тэр сүүлийн орсон 3 дугаарын зочин маань аюу мондөг хүмүүсээсэн. Тэгээд аюу гоё. Миний хувьд хамгийн топ 3 болол тэр 3 подкаст л байсан шүү. Тэгэхээр цаашаа ер нь аюу гоё. Миний хувьд санах юм бол гоё зочдыг оруулаад тэгээ гоё илүү хөвчлөлтэй яриа өрнүүлэх юм бол илүү хүмүүстээ гоё санагдсан. Тэгээ сонсоод ингээгээд тэгээд өрсөлдөг баг манай ажлыг гаргадаг хүү энэ одоо яа тэгээ баг тийм байдалд ороод ингээл сонсоод тастас хөхрөөл өрөөгөр тэгэл ээж идэг. За хүлээлгийн өрөө сонсноос хойш миний амьдралд гарсан өөрчлөлтүүд гэх юм бол аюу тийм их мэдээлэлтэй болж байна. Миний хувьд бол өөрөө баг ижин ингэдэг гэсэн юм уу хөөх гэл тиймэрхүү юмнууд бол аюу их гарсан. Тэгэхээр ер нь өхний бас нэг туршаад үзэх юмсан үе бэ тийм үү гэл баг зарим ногох сонсоогүй юмнууд хүртэл бүр ингэ сонсож байгаа. Тэгэхээр аюу тийм гоё надад бол миний хувьд маш хайруу их туршлага хоримтлуулсан маш гоё подкаст болж байгаа шүү. Яг энэ хичээрээ гоё цаашдаа яваарэ. Хоёроос тэгж хүсэж байна. Амжилт хүсье. Яа, амжилт. Яа. Тийм хүмүүс айгүйх нэр ажил дээр юу нэр сонсдог юм бэл ч тий. Ажил дээрээ сонсдог гэж байгаа. Машиндаа нөө төгжөлтөнд сонсдог гэж байгаа. Гэрээс ирүүлж байгаа шүү. Гэрээс ирүүлж байхдаа бас айгүйх олон хүмүүс сонсдог гэсэн. Тэгээд бүх цаг мөчд хамт байдагт маш их баярлалаа гэж хэлмээр байна тий. Энд амьдралынхаа нэг хэсэг болцсон яваад байгаа байхгүй тий. Тий ингээ байнга давтан ингээ сонсдог ч юм уу одоо ингээ хамтдаа байна одоо нөгөө ганцаардахгүй байгаа гэдэг тэр хэсэг надад бол айгүй маш их таалагдлаа тий ингээ хоёрын бас угаасаа нөгөө нэг хийдэг арга барил маань тэр одоо нөгөө подкаст хийдэг штэ. Подкаст хийдэг арга барил маань тэр нөгөө яг юм найзуудын хоорондын яриа гэдэг болохоор ингээд яг манай сонсогч нар ч гэсэн бас ингээд яг нэг найз охинтойгоо тий бөөндөө сууж агаад ч юм уу эсвэл нөгөө эрэгтэй эмэгтэй найзууд ч бас байж болно шүү дээ. Тэгээ бөөндөө сууж агаад ингээд бит хоорондоо ярилцж байгаа юм шиг маягаар явдаг болохоор яг тэр хэсэг нь бол надад амар гоо санагдлаа. Тий ингээд анханасаа зорьсон зорилго маань бэлдсэн юм шиг нэг юм маазардаг маань зөв маазраад байгаа юм шиг гоё юм. Хайртай шүү. Яа, хүй гинт ингэж их олон ормыг авах ч бас сони юм байна. Тийм ээ. Хүүхнүүд их хүссэн байна тий. Тийм ээ. Дандаа ер нь баг их нь хүүхнүүд байна. За дараагийнх нь. За сайн байна уу? Хүлээлгийн өрөө подкастын өмнө сонсогч байна. Тэгээд ерөөхдөө бол анх ингээд нэрнээсээ явахлаад ингээд айгүйх анхаарал татаж ингээд сонирхол татсан л та. Тэгээд тэрийг сонсоод ингээд за ингээд юу ярих нь яа подкаст юм болоо гэд сонирхоод дугаар болгоны наалгасалгүй сонсоод тэгээд хамгийн их сонирхол татсан айгүй сонин содон тэгээд айгүй гоё тийм мэдлэг олж авсан дугаар л темпогийн дугаар гэсэн. Тэгээд ерөөхдөө бол өмнөхөө бодвол хамаагүй өөр энэ талаар одоо өөр одоо ойлголттой болоод арай их мэдлэгтгүүнтэй болсон гэх юм уу? Ерөөхдөө бол айгүй лаг подкаст миний сонсч байсан амьдралтай сонсч байсан хамгийн лаг подкастуудын нэг шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. Яа. Хоёр өнөөдөр энэ дугаарын турш ёо гэж ярьсаар байгаа тах юм байна баг. Уйлж мүлээд. Би уйлчихгүй гэж хичээж байна нэрээ. Зүгээр нэг жоох ингээл л нэрсэн огшоод гарч ирэл. Одоо уйлээд одоо залгиж. Залг.
Тэгээд темподоо орсон дугаар дээр ер нь 25-аас доош настайхан илүү их реакцлсан мэ гэж би бол ойлгосон. Тэгээ яг нөгөө нэг өөрсдийнхөө сонирхдаг төрлийн залуучуудын төлөөлөл тэгээ тэр нь ингээд яг ямар хөө үзэл бодолтой байдаг, ямар их таалагддаг гэдэг ч юм уу те. Эсвэл тэр нь эмэгтэй нь одоо ямар хүн байвал зүгээр байдаг гэдэг дээр охтууд илүү их фокуслсан юм шиг байна. Харин тийм. Нөгөө нэг дуртай залуу нь яг юу үсэд байгаагаа хэлсэн байхгүй юу? Тийм шиг байна. Тийм. Тэнгүүд нөгөө нэг яг темпо шиг залуу манай хүүхнүүд ч бас темпо ч бас нэг Монголын хөсөмжид залууг нэг шүү дээ. Тэнгүүд яг нөгөө нэг яг тийм залуучууд яг ямар хүүхнүүд сонирхт юм бол гэд бодож исэн чинь манай хүн ингээ айгуу гоё өөрийнхөө яг юу сонирхдаг, юу хүсдэг, ямар хүүхэн дуртайгаа ингээ ярьчингууд хүүхэн тийм байж таг гэж яг тэгсэн байх гэж миний бол яг дугаарын дүгнэлтийг тэрээс нь дараа нөгөө хүүхнүүдийн бичиж байгааг ингээ харахаар хүүхнүүдийн гэж тий хүмүүс одоо сонсогчдийнхоо тийм байсан. Тэгээд баярлалаа ямар ч гэсэн бит хоёртой үргэлж хамт байгаад тэгээд цаашдаа ч гэсэн хамт байгаарай гэж хэлмээр байна. Баярлалаа. Дараа нь аягүй гоё удачмууд оруулна тий. Зочингууд гинэ хаан гарч ирдэг. Зочид оруулна. Тэгээд юу яасан? Одоо юу гэдэм бит хоёр болохоор зөв нөгөө нэг олонний танил хүмүүстэй хийж үзээгүй биш үзсэн байхгүй тий. Одоо энэ нэгдүгээр сизон дээрээ. Тэгээд яг зүгээр тодорхой хэмжээнд нөгөө нэг бие барих асуудал байд юм байна да гэж ойлгоод олонний танил хүн чинь бас секс шууд ингээл тэр үед чинь бас нэг олон хүмүүс секс ярьдгүй байсан юм аа тий. Тийм тэр чинь яг дөнгөж гарч ирсэн. Дөнгөж гарч ирсэн болохоор зэрэг тэгээд нөө олонний танил хүмүүс бас өөрсдийнх нь хувийн амьдралыг айгуу тийм нээлттэй яриад хахаар зэрэг хүмүүс юу гэж бодох бол гэсэн хандлагатай байд юм гэж бодоод окей хэсэгтээ хоёлаа олонний танил хүмүүс оруулахгүй яг нөгөө хүн болгол секс хийдэм чи ер нь бол нээлттэй хинч яаж чадах юм чи гэж бодоод яг нээлттэй хүмүүсийг сонгож оруулж исэн. Тэгээд одоо яг нөгөө нэг 30 хэдэн мэдэн дугаар гараад ирэхэр чинь зэрэг хүмүүс окей энэ хоёр хүүхэн бол угаасаа секс ирчихэд ингээд бодчихж байгаа шүү дээ. Тэгээд тэрний дараа харин стажик санал тавиад ингээд нээлттэй ярилцахад бол шал өөр яриа. Яг өмнөхөдөө бол муулж байгаа юм биш. Гэхдээ тодорхой хэмжээний цензуртай бол санагддаг байсан. Нэгдүгээр сизон бол яалтчгүй угаасаа өсвөр насныхаа зориулсан байсан болохоор магадгүй тэгж хандсан байж магадгүй. Одоо юу гэдэг хандсан ч гэдэг нь юу гэдэг тийм хандлага бол ажиллагдсан байж магадгүй. Яг 20 дугаар сизон 18 нэмэх 18 гээд ирсэн чинь ингээд хүмүүс бүр ингээд чивт хоёр ч гэсэн тийм өөртөө амар ингээд би гаргуунд гаргаад өстө явуулч яа гэх. Угаасаа тэгээд ирсэн нэг юм цаанаасаа ч нөгөө эхлээд бие барьцаагаад исэн чинь за ингэж бас хамаагүй явж болохгүй шүү ч юм уу тийм ингээд нөгөө хоёр үгийн сонголт байсан бол арай зөөлний сонгодог ч юм уу. Тэгэнгүүтээ 18-аас дээш гингүү шууд өөртөө бүр ингээд задарч ирсэн. Задраад. Тэгээ одоо ихтэй нэрээ аялаа амнаас аанаас хүртэл ярьлаа гэдэг шиг тий. Типо нэгэнтэй тэгжилсэн байгаа. Тэр шиг болсон. Тэгээд 2 сизон бол жоох ялгаатай байгааг та нар ч гэсэн өөрсдөө мэдчихэж байгаа гэж бодож байна. Тэгээд 3 дахь сизон бас нэг сайн юм гарч ирнэ. Миний яриг хоолойг өөрчлөлт оруулаад боломжтой юу гэнэ. За. Чамайно хортосисна ойлгосон баярлалаа. Зөндөө дугаарч сонссон. Тэгээд надад амар хэрэг болсон. Миний одонд үлсэн нэг юм гэх юм бол би ингээд ирэх чөлөөтэй хүн хүсэн тэгээд секс хийж болно гэдэг мессеж надад амар тод үлдлээ. Тэгээд би хүчтэй ингээд сингл мөртлөө ердөөс ингээд секс хийж тохирол бүртгэж ингээд шууд хийж чаддгүй. Одоо юу гэдэг тэр хүн манамаг нэг үтцэн гээд яриа цааш нь дамжиж яриа тэгэнгүүт одоо би буцаад амар явдалтай юм биш болох ч юм уу те хин нэгэн миний таньдаг хүний чихэн тийм сонсоод бол надад амар хэцүү. Тэгж бодоод би ердөөсөө ингээд одоо юу гэх тийм манайг ашиглаж чаддгүй. Тэгээд энэ одоо энэ сэтгүүл яаж авах вэ? Тэр талаар 3 дахь хийсэн нэрээр ярьж өгөөч гэж хүсмээр байна. Баярлалаа. Баярлалаа. Ямар хөөрхий бэ? Нөгөө нэг чи тооч яадаг шүү дээ. Бэлэвчтэй болоод те аль аль нь сингл тэгээд ямар нэгэн асуудалгүй үзчихвэл тэгэл хамаагүй шүү дээ ярьсан шүү дээ ер нь бол те. Угаасаа нөгөө нэг одоо юуны тулд нөөхөө одоо юу гэдэг баримталдаг зарчим гэх юм одоо би л нэг л амьдран тий би л нэг л амьдран заавал би хин нэгэн таалагдахын тулд биш одоо хин нэг миний тухай юу гэдэг энэ л явдалтай гэж ярихаас би айгаад хүссэн юм хийж чадахгүй гэдэг бол амар хэцүү зүйл одоо юу гэдэг өрөдмөр зүйл ахгүй тэгэж битгий амьдраасаа гэсэндээ хоёрын ч юм одоо ялангуяа миний өгдөг бол мессеж бол тэр тий
өөрөө өөртөө л сэтгэл хангалуун байл өөрөө л хүсч ивэл яг тэр моментод дараа нь харамсахгүй гэж бодож байл яагаад үгүй гэж гэсэн ер нь бол бит хоёрыг айгүй олон дугаарны өнцгнөөс олж харсан баха. Тэгээд 3 дугаар сессн дээр ч гэсэн ер нь бол цаашдаа яригдах бас сэдв. Ер нь бол эн чинь байнга л яригддаг сэдвүүдийн нэг байх гэж бодож байна. 2 дугаарын туршид л яригдсан тэгээд ахаад яригдана. Зөрөгтэй бэ гэсэн юм ахи. Залуу нас дууслаа. Гэ заагаад гисэн үү. За тэгээд та нар хүлээлийн өөр ариунаа тэгжлээ яа дэва. За ямар ч байсан баярлаа. Тэгээд чамд саналаа хуваалцсан. Дараагийнх нь. Сайн уу. Би single mom байна уу. Тэгээд та хоёрын энэ подкастыг 2 сизныг нь хоёулангийн бүгдийн сонссон. Тэгээд би юу н хуучин аягүй тийм хуучинсаг аягүй тийм одоо яг зүрхний ганцтайгаа манцтайгаа тий бас амар тэгдэг хүн байсан. Тэгээд энэ подкастыг сонсоод бүх дугааруудыг 37 дугаар бүгднийг сонсоод тэгээд ер нь тэр бодол маань артас байхгүй болсон. Ер нь яг л секси амьдралд одоо тухайн яг моментын тий тухайн яг мөчид яг ямар байх хэвтэй ямар одоо таашаал авах хэвтэй тэрийг авч сурч байгаа. Тэгээ бас өөр одоо 10 жилийн бэлгийн боловсрал дээр аваагүй тэр их мэдлэг боловсралыг та хоёрын подкастаас авч байгаа шүү. Тэгээ цаашдаа бас илүү их олон подкаст хийж биднийхээ мэдлэгийг илүү улам тэлээрээ гэж үсэе. Хоёрт амжилт хүсье. Мундаг хоёр үсгүй шүү. Амжилт. Яг яриад авсан чинь шууд дараагийн мессеж чинь тийм байдаг гинэ. Яг ийм мессеж өгөхийг бодож байгаа гэсэн чинь л яг дараагийнх нь яг хүлээж авсан гэсэн чинь нэг гоё болчихлоо. Тийм ээ тий. Бүр ингээд нэг юм листийг ингээд нэг юм ингээд чеклээд яачлаа. Гоё яана. Тэгээд баярлаа. Ямар ч байсан бит хоёртай энэ олон дугаарын турш энэ олон сарын турш хамтдаа агаад бараг л одоо найзууд болж байгаа бох дөө бит хоёрын хоолой малаас сонсоод нэр нөгөө нэг хинтээ хаана юу яасныг л бараг мэдээ болчихж байгаа байх тийм. Бараг ярилдгүй болсон. Бараг юм ярихлаа ариун би нөгөөдөг ч нү. Нөгөө тэрний өмнөх нь гэх гээд байна ш. Яа. За дараагийнх нь сонсъё. Саман одоо 19 настай анх хүлээлгүүрөө подкастыг эмэгтэй найз маань санал болгоод сонсч ийсэн. Өсвөр нас одоо дөнгөж дуусаад тий амьдралдаа ингээд анх хүлт явах байгаа бидний хувьд бол тулгамдсан зөндөө олон асуудлууд байдаг. Ялангуяа энэ одоо сексийн талаар тэгээд энэ асуултуудын хариултыг ингээд та хоёроос ингээд маш ойлгомжтой, эмэгцэгттэй, яг гоё найз шиг ингээд дэлэн далангуу ингээд авсандаа маш их баярлж байна. Мөн дээрээс нь одоо тий эмчтэй ярилцаад одоо ийм зүйлүүд байдаг шүү гэдгийг одоо тий илүү нээж харуулж нээлттэй байгаад ингээд мэдлэг хүрээг маань тэлж өгсөнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яа, хөрх юм бэ. Өсвөр насныхны одоо юу гэдэг яг өсвөр насныхандаа зориулж өхийг хүссэн мессеж маань бол яг тэр байсан угаасаа. Яг нээлттэй ярьдаг болоосаа тий одоо хин нэгэнтэй ярьж чадахгүй өөрөө нөгөө юу гэдэг юм бэ айгу тэр хүндээ шаналаад байж идэг охтууд айгу их болж таарсан шүү дээ. Ер нь бол дугаарын турш ирсэн мессежүүдээс харахад айгу олон охтууд хин нэгэнд тэрийгээ ярьж чадахгүй эсвэл ээжтэйгээ ихтэйгээ ярьж чадахгүй зөвлөж чадахгүйгээсээ болж буруу алхам хийдэг ч юм уу. Би бүр гайхчихсан. Одоо нэг охин над руу орчихсон байхгүй. Хичээ би танаас л асууя те. Би өөр хүнээс асуух гэхээр хичээд байна. Ийм хийм мэдтгүй мүү гэж хэлэх байх гэж бодож чинь гэж. Тэгээд яг тэрний юусэн бэ гэсэн чинь бэлгэвчийг яаж хийх ёстой юм бэ? Тэ бэлгэвч тэ унтсан тохиолдолд одоо яг биш бэлгэвчийг яг хизээ нь хийх юм бэ? Энийг хараад хэлээд өгчихсэн байхгүй. Тэгээд тухайн үед бол яхаа нөгөө би бол хэлэл өгсөн л дөө. Сүүлд нь бодохдоо бол яг ингэж хэлж байгаа охин энэ болохоос цаанаа яг нөө мэдгүй хүмүүст асууж чадахгүй те хүмүүс шоолох болов гэж бодож одоо нөгөө нэг алдаа гарах гэж байгаа яг хүмүүс хэр олон байгаа бол гэж бодсон. Тэгэл яг тэрийг угаасаа яг ийм одоо сэдвийг хүн болгон хийдэг мөртлөө нэг амар сүртэй ярьж чаддгүй сэдвийг бол нээлттэй ярьсан л угаасаа зүг болох юм болж гэж бодсон. Тэгээ нөгөө өөртөө эрсдэлд оруулан те нөгөө Монгол хүнтэй суух боломж хаа ярьсны үр дүн бол бас
хуржээ гэж бол бодсон. Угаасаа нөгөө хизээ нэгэн цагт хийх зүйл одоо юу гэдэг секс гэдэг зүйлийг чинь хизээ нэгэн цагт хийж л таарна шүү дээ. Ямар нэгэн байдлаар одоо ихтэй хүнтэй ч юм эмэгтэй хүнтэй ч юм уу байдлаар хийн тэ. Тэрэнд нь бит хоёр ингээд жоохон ч гэсэн одоо дэм тос одоо юу гэдэг нэг юм жоохон жим гаргаж өгсөндөө би бол амар их жоохон одоо юу гэдэг баяртай байдаг байхгүй. Ядчил партнертайгаа тэ хоёул бэлгэж хэрэглэх хэвээр ядаж тэрийг одоо бусдын бүр байлээ те өвчин за бүр яхаа болий те ядаж хоёулаа жирэмснээс хамгаалахт бэлгэж хэрэглэе гэд ганцхан үг хэлдэг ч юм уу эсвэл секс гэд ядаж чанга дуурч чаддаг тийм болгосондоо миний одоо болгосондоо айгу том ярьчлаа ихтэй тийм ер нь бол би тийм айгу тийм мэдрэмж авсан одоо ирж байгаа мессежүүдээс тэгээд тэндээ албаар айгүй их баяртайгаа тэгээд нэг ч вэ 10 ч вэ 20 ч вэ 100 ч те хідэн ч хүнд ч хүрсэн бай. Ер нь бол үр дүн байхгүй хамгийн гол нэг хүнд хүрсэн гэсэн тэр чинь үр дүн харагдаж байна гэдэг чинь ямар ч энэ охины хувьд бол бит хоёр үр дүнгээ өгчээ тэгээд баярлаа. Бүр баярлаа гэдэг үг гараал ах юм байна. Одоо энэ яачихгүй харуулчихгүй минийс нөгөө гэрлээ. Oh my god. Яа, тийм. Тэр бол яалтчгүйгээс үр дүн байсан гэж бодож чинь. Бит хоёрын нэгдүгээр сизний зорилго бол угаасаа яг секс гэсэн үгийг сонсоод хүмүүс нүрээ дарж цухтаадаггүй болох хэмжээнд л авчих байсан. Одоо эргээд харахад нөгөө би Twitter дээр бичсэн байсан. Бит хоёрыг анх хүлээлгөөрийг эхэлж хахад Монгол хэл дээр 68 подкаст байна. Танах 69 дэх нь болж ирлээ гэж хэлсэн байхгүй. Тэгээд 69 дэх нь юм уу энэ гэж мэгэнд бит хоёр боо энэдэн болж ирсэн тий. Очиж 69 дэх нь ахтай яах вэ. Тэгсэн чи одоо ингээд 10 сарын дараа харсан чинь 267 57 подкаст болж өргөдсөн байна. Тэгээд тэр дотор бол бас сексийн подкаст хийдэд гарч ирсэнд бол бүр туйлын маш их баяртай байгаа. Айгу олуулаа бөөндөө секс ярьдаг боллоо. Харин нэг юм бас зөв одоо яригддаггүй сэдвийг бас нэг дуу хоолой болгож ярьж агаад баяртай байна. Тэгээд за дараагийнх нь. Хүй, эрэгтэй хүнээс. Хөө за. Окей. Сэно таашд өнөөдөр мэндийг хүргэе. За юуны төрөнд хүлээлгийн өрөө подкастыг хөтэлдэг таашд маш их баярлалаа. Яагаад вэ гэхээр хүлээлгийн өрөө подкастаар бэлгийн амьдралын талаар ярьдаг. Тэгээд бэлгийн амьдралыг ярьсараа хүмүүс биднэрт одоо ингэ бэлгийн амьдралын талаар яг юг ингэж хэлэх гээд байгааг ойлгуулдаг. Одоо ингэ хүн болгон ер нь бол бэлгийн амьдралынхаа талаар юу нэг амар хүмүүсээс асууж чадахгүй мөртлөө одоо иймэрхүү подкастыг сонсох нь өөрт нь айгүй мэдлийг өгч ингээд хэрхэн аюулгүй байх хэвээр хэрхэн ингээд бэлгийн амьдралд хэрхэн зөв хандах вэ гэдэг талаас нь үнэхээр сайн ярьж өгдөг болохоор үнэхээр сайн гоё байдаг. Одоо жишээлбэл бидний үеийнхэн буюу өсвөр насны үеийнхэн болохоор бэлгийн амьдралын талаар ямар ч тийм мэдлэггүй байдаг. Одоо энийг болохоор бид нар болохоор ингээд та хоёрын подкастоо сонсоод ингээд мэдлийг хөрвүүлж авдаг шүү. Та хоёртаа баярлаа. Хайртай. Хайртай шүү таслагдчихлаа шүү дээ тий. Одоо чи энийг сонссон бол хоёулаа хайртай шүү гэж яваал. Дахиж явуулна гэж. Ямар хөөрхий юм бэ? Дондор бах юм дадаа болчихлоо. Нариныгийн юм дадаад дуусгах. Хөөрхөл байгаас тий. Энд чи бас ингээд ер нь хөвгүүд бас ингэж өөртөө ингэж илэрхийлж чадчихна гэдэг чинь бас нээлттэй болж байгааг илэрлэхгүй ер нь бол харж байгаа зү хөвчлэн октод явж явуулчихсан аа нэг ихтэй хөлт орж ирэх хэрэг чи хэд хоёр яаж Улаанбаатарч байгааг. Гэтэ юу гэдэг амар илүү улам хариуцлагатай болох юм шиг надад санагдав. Харин би бас эдгээрнээс амар яжчиуд яг өсвөр насны хамаа яг амар ингэ сонсож байгаа юм биш үү гэж. Харин тийм. Гэхдээ одоо юу гэдэг бит хоёрын ярьсан зүйлээр одоо хүний насны ингээд үе гэж байна тий үзэх ёстой зүйл гэж байна. Тийм болохоор өсвөр үеийнхэндээ яг одоо ингэж одоо яг энэ байр сууриас хандаад хэлэхэд бит хоёрын ярьсан зүйлүүдээс тий яг чиний насан тохирох нь аль вэ? Насан тохироогүй нь аль нэ гэдгийг сайн өөрөө бодож тунгаа шүүж агаад хийж үзээсэй гэж бас зөвлөмөр юм. Тэгэхгүй бол бит хоёр ч аль хэзээ 30 хүрж байгаа эмэгтэйчүүд 30 хүрж байгаа хүмүүс 18-тай охин залуучуудын хажууд арай илүү нэг 12 жилийн аймс илээсэн олон юу илээсэн эмэгтэйчүүд байгаа. Би л хэлж байгаа. Яг тийч хэлж байгаа. Тийм болохоор одоо юу гэдэг
сайн бодож үзэж байгаад надад аль нь тохирох нь вэ? Ер нь ингээд нэг юм үе үеэрээ өөрөө нэг хүн ингээд нэг насандаа бэлэн болоод ирдэг те. Яг тэр үедээ л бит хоёрын ярьсан юмнуудыг хэрэгжүүлээрэ зарим юмнуудыг тэгж яг хэлмээр энэ тэрнээс яг нэг тийм айд сая авлаа. Тэглээ. Би бас ясэд үжиллээ. Айгу хариуцлагатай байхгүй бол айгу олон өсвөр насныхаа нэрээ эхний хоёр мессеж нэр ялангуяа. Харин тий. Шууд ямар хамаатай танихгүй үнтэй хийгээрээ гэсэн мессеж авлаа гэсэн чинь. Окей. Тэгтээ ер нь бол тийг хэлдэг л дээ тий. Гэтэ гол нь бэлгэвчтэй яг нөгөө аюулгүй байдлаа хангаад өөрөө хүссэн баг шаардлагатай. Хамгийн гол нь яг өөрөө хүссэн. Тэгэхгүй бол хин нэгэн чамайг хүчилсэн ч юм уу. Тийм тохиолдолд бол үгүй. Бүр хин ч чамайг хүчлэх ямар ч ирэх байхгүй. Өөрөө хүсгээсээ гадна бас нөгөө өөрөө юун дуртай вэ гэдгээ сайн илүү мэдэж авах ёстой шүү гэж бас хэлмээр энэ. Тэгэхгүй бол өөрийгөө нээж ингээл бас юу юучгүй өөрөө хүсэж ин гэж юу юучгүй бас хийгээд байж болохгүй хаа. Тэг хамгийн гол нь ийм юмд чинь хүн хувь хүн гэдэг хүн өөрөө байр суурьтай хандаж өөртөө л ухаантай байхгүй бол 18 нас хүрсэн хүмүүсийг ер нь бол би аль хэзээний нэг юм өөрийн гэсэн бие хүн гэсэн төлөвшлөө олсон байгаа гэж бодож байна. Тийм болохоор сайн өөрийгөө л бодож үзээд юу хийж байгаагаа сайн мэдээ. Тэгээ 6-аа хийгээрээ. Амар өрөөлдөг юмд. Ингээд хүлээлгийн өрөө подкастыг бүр эхний дугаараас нь эхэлж дууссан дуустал алгасгүй сонссон. Тэгээд ер нь энэ бүхний эцэст яг дүгнээд хэлэх юм бол яг тийм бэлэн бол өсвөлийн талаар маш их мэдлэгтэй болсон. Тэгээд энэ талаар хаан хинтэй ч ингэж ярилцахаасаа хичээ байсан гэж бодож байна. Илүү юм нээлттэй байхад минь тусалсан. Тэгээ баярлалаа. Баярлалаа. Зорилго маань биелжээ тий заяа. Тэгч. Одоо яг одоо шиг хадаад байдаг гүх. Яа би бүр амар хөлөрж байна. Би бас хэлээд. Юу яаж? Буцалж шууд ингээд нөгөө нэг ингээд градус нэмэгдээд ингээд шууд ягаад шүү дээ. Хей хоёр өдрийн минь 20 настай ганц бийж холбогдож байна. Анх та хоёрын эмэгтэн яаж тавьдаг вэ гэдэг нэг подкастыг найзаасаа санал болгож сонсноос хойшоо бүх подкастын дугаарыг сонссон байна. Ерөөхдөө анх би эмэгтэн ганцхан эрэгтэн өөрийгөө зориулж нөхөр болох хүндээ ингээд насаараа л ингэж амьдрах хэрэгтэй гэсэн сонин үзэл бодол баримталтай байсан. Гэхдээ яг энэ дундуур хувийн шалтгаан гараад салсан. За энэс хойшоо бол бүр миний ингээд бодол санаа шал өөрчлөгдсөн байгаа. Яг л подкаст болгон дээр би чинь нэр ийм биштэй гэж таньж мэдсэн маш олон зүйлс гарч ирсэн. Дээрээс нь олон хүнтэй унтлаа гэх тэр муу эмэгтэй болчихгүй тий олон хүнтэй одоо ганцхан хүнтэй насаараа хамт байлаа гэд бас хожсон юм байхгүй. Яг хоёр биедээ үнэхээр өөрсдөд нь сайхан байгаа сэтгэл ханамж байдаг бол өөр юу гэх юм. Гэхдээ ер нь ялгаа байхгүй юм байна. Энэ нэг тийм эмзэг зүйл эмзэглэмэр зүйл биш юм байна гэдгийг ойлгож авсан. Тийм айгу гой яг зөв талаас нь харсан байна тийм. Тэрнээс шүүн болгонтой унтаадаг гэсэн үг болж шүү дээ. Тийм. Одоо юу гэдэг нөгөө нэг ганц эмэгтэйчүүд ч угаасаа ирчүүд ч гэдэг юм одоо нийгэм даяар тэгж ярьдаг шүү дээ. Нэг эрэгтэйтэй унтах юм бол нэг үнэн ч одоо юу гэдэг сайн эмэгтэй хүн олон эрэгтэйтэй унтчих юм бол нөгөө яхан гэж ярьцдаг. Тэгээ тэр чинь эрэгтэй нь болохоор яг эсэргээрээ байгаад байдаг. Яагаад эмэгтэйчүүд болохоор тэгж болохгүй эрэгтэйчүүд тэгж болд юм бэ гэсэн бас нэг үнцэг бол бит хоёр удаас. Тэгээд яг энийг манай эмэгтэй бол олж авсан байна. Тэгээд чамд хоёроос миний хувьас бол амар гоё баяртай тийм. Өөрөө чи ямар сони амар хоёулаа найз мэдэн дэргэжсэн. Би ч бас нэг хувь хүн сууж байгаа чи би ингээд юм мэдээд дараа нь би алуулвал яах юм. Хоёулаа найз мэд хоёулаа подкаст хийдэг гэжсэн бэлдэрдэг биш намайг. Би тэгээд хоёулаа гэжсэн. Одоо миний хувьд аа. Би бас ингээд хүн бас тэгж бодоагүй. Би яг тань. За болчих би явлаа. Гэрээсээ юу. Би нэрийг тааш мартчих. Сайн байна уу? Сайн байна уу? Би хоёрын подкастыг амар сонсдог болсон. Ер нь бол саксын хувьд амар энэ хаагнал одоо анхны ясан мэдрэмж амар амжилт байсан. Тэгээд ер нь бол ингээд нэмэлт амар өөр шин зүйлийг хаах хэрэгтэй гэдэг ч юм уу эсвэл эмэгтэйний талаас ямар мэдрэгдэг гэдэг зүйлийг амар мэддэг байсан. Тэгээд тэрнээс болоод айгүй их тийм айц байдаг байсан. Тэгээд тийм хар хүнжиг маань амар өөрчилж өгсөн. Тэгээд хоёрт амар баярлалаа. Тэгээд би сахилаа сонсч гисэн байхгүй. Тэгээд энэ
энэ өнөөдрийн нэг юу гэж уншаад би 10 подкаст хийж байгаа өнөөдөр ч гэсэн сонссон. Бараг тоороор амьсгалж ин дээ. Ингээд илэн талангүй энэ талаар ингэж амар ингээ гоё ясан тоортой амар баярлалаа шүү. Тэгээд баярлалаа. Өөргөө нөгөө 37 подкастаас 10-ыг сонсож байгаад ядаж дүнэлтээ хэлээрээ гэсэн чинь 10-ыг сонссон гэж чинь нэг доор. Хөрхий дээ. Өнөөдөр ч гэсэн дахиад бит хоёроор амьсгалж байгаа хаа. Хийж байгаа хаа. За ямарсан баярлаа гэж хэлье. Хай за та хоёртаа өглөө өдөр орой алин ч модоо орой минь ямар ч гэсэн. За хүлээлгийн подкастыг 2 удаагийн турш баг бүтнээр нь сонссон. Орсон дугаар болгоноос артлаас нь байгаа тэгэл хөөгөл үзчихдэг байсан. За хамгийн анхны дугаарууд нь болох нэмх 13 гэж залттай байсан. Тэгээ нөгөө өсвөр насны хүүхдүүдийг бэлгийн амьдралын бэлгийн байржилд үерхэл найз нөхөрлөлийг гэдэг өөрсдийнхөө тохиолдлоор юун дээр тулгуурлаж ярьж байгаа болохоор тэр нь бүр аим надад сайхан санагдсан. Тэгээд явандаа сонсож байгаад 2-3 найзтай иймэрхүү подкаст хийх юм аа. Та нар нэг сонсоод читэргээд тэгээ найзуудтай санал болгосон ч өө ямар хөөрх юм баг 10 жилдээ ойлгоогүй юм аа баяр та хоёроос ойлгочихж байгаа юм чи. Тэгээ ер нь бол айгуу тийм education өгдөө шүү. Баярлаа. Ясан гоё найзуудаараа сонсдог байх нь шүү дээ. Тийм ээ. Яа. Хүүл найзуудтай шүү. Хайл яран багшлах уу? За хасаа зэнийг. Тойрон подкастыг сүүлд мэддэг болоод сонсож эхэлсэн. Тэгээд бэлгийн амьдралын тухай гэх юм уу? Багт ихсэн мэдээлэлтэй болж эхэлсэн. Тэгээд яриг нь сонсох бол ярилцлагуудын сонсох их дуртай. Нэг цөөхөн л подкаст үлдсэн байгаа. Цаашд нь улам амжилт. Хөрхий. За баярлаа. Бүгдийг гүцээ сонсоорой. Ерөөсөө манай подкаст дотор болохоор зэрэг тийм юу бол сэдв байхгүй штэ. Сонсоод хэрэггүй мэргүй гэсэн сэдв бол байхгүй. Тэгээ сэдвүүдийн хувьд зарим хүмүүс нэг сэдвээр сонсд юм шиг л одоо юу гэдэг нэг юм бие өндлөлт бэлгийн дарамт ч юм уу тий нэг юм хүн сэдв гэхээр зэрэг нэг жоохон айгаад идэг бах. Тэгтээ бид хоёр айл болох нөгөө энгийн тий хүнд ойлгомжтой талаас нь ярих ч юм уу эсвэл нэг тийм өөр бас өнцөг байдаг шүү гэдэг өнцөг талаас нь ярихыг хичээдэг учраас битээ сэдвээр сонсоорой. Хүлээлгийн өрөө гэсэн бэ шуудаар. Шууд реклам дараасан. За хоолой өөрчлөлт өгөөрэй гэсэн байна. За. Одоо 18 настай одоо нөгөө season 1 буюу өсвөрнөөсөө одоо ханцаа подкастыг сонсоод дууссан. Тэгээд энэ зэрэгцнэртэйгээ ингээд ярихаас цааргалдаг тийм сэдвүүдийг өөргөө хүрээн тэгээд маш ойлгомжтой гоё нээлттэй ярьсан дээрээс аюу талархаж байна. Тэгээд ерөнхийдөө миний одоо найзуудаас ингээд 2-3 насаар их цаах хүмүүсэд би аюу багтаа сургуулиас ирсэн болохоор тэгээд их ингээд төгөмтэй бэлгийн ярилцаанд орсон байдаг л та. Тэгээд би болохоор ингээд аюу сүлт нь хацарч үлдээж байгаа шиг санагдаад байсан. Тэгээд подкастыг сонсоод энэ бодлоод ингээд бүгдээрээ алга болсон. Яг ингээд үнхээр ингээд би бэлэн боллоо гэсэн үедээ л одоо орох хэрэгтэй байна. Гэхдээ хамгийн гол нь хамгаалалт юм байна гэдгийг аюу сайн ойлгож авлаа. Тэгээд ийм гоё подкаст хийсэн маш баярлалаа. Баярлалаа. Яг энэ ахгүй юу да. Тэгээ одоо юу гэдэг нөгөө түрүү яг хэлсэн шүү дээ. Олон залуутай биш чи өөрөө хүсвэл бэлэн болсон үедээ гэсэн чи яг манай нөхөн яг тэр бодоо нийгмийн дарамтаас салж чадсан байна. Тийм ээ. Тэрэнд бол би бол маш их баяртай. Тийм шүү дээ. Хүн яг одоо чи оройлоо тий хүүшээ үзээч 18 хүрчлээ энэ гэдэг бол өстой сосож хэрэггүй зүйл чи хүсэхгүй л тэгэл дуусаа конец. Конец фильм концерт дуусаа. Дараагийнх нь за надад хамгийн их ашигтай одоо амар гоё санагдсан подкаст ашигтай зүгээр гоё санагдсан миний бодлыг нэг зүйлийн тал маш их өөрчилж чадсан подкаст бол хамгийн ихэнд бие үнэлтийн талаар байсан. Тэр дугаар дээр Улаанбаалын хөтлөгч Лода Самбах маань оролцсон байсан. Тэгээд дараагийнх нь болохоор
хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын талаар хэлсэн. Би өөрөө тархины усталтай болохоор зэрэг хүмүүс намайг ингэ чи яаж хүүхдээ гаргасан, чи юм байсан бол хүүхэд гаргаад хэрэггүй штэ. Чи өөр нь яаж хүнтэй ундтыг, чи өөр нь ингээд тамд амир юу байдаггүй мүү гэж би наймаас асуудагсан. Манай гэр бүлийнхэн гайгүй. Манай гэр бүлийнхэн намайг ойлгодог. Мөртлөө гадны хүмүүс бол надтай таарсан хүмүүс бол нэлээд тэгж асуух тохиолдол байдаг гэсэн. Би өөр нь тэгээд тэр болгонд нь бусад хүмүүс чадаад тахад би өөр нь яхаараа чаддаг. Би өөр нь яатсан хүн юм бэ гэж би боддог. Тэгээд дотроо тэгж бодсон мөртлөө гадна би чаддээ штэ. Би ч бас адилхан хүн, бас адилхан физиологи асуудалтай юм чинь. Тэгээд адилхан чаддаг болохоор ямар ч ялгаа авахгүй ингэж намайг битэг хүн босод хүмүүсээс гадуур ингэж ангид авч үзээд гэж хэлдэг байсан юм байна. Тийм яг нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань тий одоо яг тусгай хэрэгцээт гэж хэлээрэй гэж хүмүүс хэлжсэн. Гэхдээ өөртөө бас нэлээд нурган юм шүү лээ тэр хүн ярьшлтаа бол тэг баг хөгжлийн бэрхшээлтэй нэр гэж ярьжсэн. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо яг төлөөлөлсөн хүмүүстэй ярилцаад хүнтэй ярилцаад сууж яхад бол бас л яг ийм юм зурж ирсэн. Яг яагаад энэ хүмүүсийг тэгвэл чадахгүй гэж ярьдیں۔ Тий. Яагаад энэ хүмүүсийг тусад нь яг тэр хүмүүс гэж яриад байгаа гэдэг. Тий ялгаад байгаа. Тэг яг тэр нөгөө LGBT хүмүүсийн төлөөлөлтөд ярьж байгаа ч гэсэн яг тэгээд тусдаа ингээд авч үзээд байгаа байхгүй яг тэд гэсэн нэг тийм өнцгөр ингээд яриад байдаг. Тэр нь болохоор зэрэг өөрсдөө одоо яг айгуу тийм хүнээр тусдаг тэр талаараа ч гэсэн ярьж ирсэн. Тийм болохоор зэрэг угаасаа секс гэдэг зүйлийг ямар ч хүсний хүн хийдэг. Зөвхөн эрэгтэй эмэгтэй гэлтгүү эсвэл зөвхөн эрүүл сарвал хүмүүс хийдэг зүйл биш шүү дээ. Энэ чинь яг хүмүүс амтан хүн байтугай амтанд физиологийн асуудал байдаг учраас энэ бол байгалийн зам. Тийм болохоор бүгд хийдэг зүйл гэдгийг бол энэ сизон дээр харуулахыг бит хоёр зорьсон байгаа шүү. Тэгээд хүмүүс бас хүрсэн байх гэж бодож байна те. Нэлээд олон хүмүүс айгүй тэрний дараа айгүй бит хоёр л мессеж чиж орж ирсэн те. Нэрээ ерөөсөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг тэгэж бодоогүй штэ. Эхлээл зүгээр өрөвдөж хардаг байснаас биш ерөөсөө л тэд нар ч баг хүмүүс шүү дээ гэж хардгуул ч юм уу те ингээл яг гэж хүүхд гаргасан юм бол та хөгжлийн бэрхшээлтэй юм байж мэж гэж ч юм ингээл айгүй тэгж хардаг өнцгөө би өөрчилсөн гэдэг айгүй их олон мессеж ирсэн. Тэгээд энэ хүүхний одоо мэг сонсогчийнхоо яриаг бас сонсон чинь нэр өөрт нь ч гэсэн бас нэг би ч гэсэн хүн шүү дээ гэсэн мэдрэмжийг бит хоёр бас өгсөн юм шиг байна гэж би бол яг тэгж бодогдож чинь тэгээд айгүй гоё мэдрэмж авч байна нэг талаараа нөгөө талаараа бас л айгүй хариуцлагатай юм хийсэн юм байна тий гэж бодогдож байна ер нь хариуцлага харин тий хариуцлагын үүднээсээ гэсэн үг ер нь бол секс ирж байгаа юм ч угсаа яг энэ сэдвүүдийг бол орхитуулах ямар ч тийм боломж байхгүй тий ярих хэвээр сэдвүүднийг ярьсан. Тэгээд хүмүүс бас гайхаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй 3 дугаар хийнэж сайжиж байгаа гэх тэр маань бол юу аагүй шүү тий замхарч алга болоогүй бит хоёр яг улс хууртай нэг бүрэн гүйцэтгэх хийх гээд л хичээгээд судлаад байгаа. Тэгээд цаг нь болохоор зэрэг ус яг хийнэ та нартай хөрнө гэж хэл. За одоо Facebook-ийн мессежүүд уншия. Сайн уу хоёроо юуны түрүүнд амар гоё подкаст хийж байгаад баярлалаа. Тэгээд би болохоор зүгээр яг нэг юм өөрийгөө харьцангуй одоо нээлттэй гэж боддог гэсэн чинь ингээл подкастыг сонсноос хойш юм ингээл амар хаалттай байсан гэдэг амар мэдэрсэн. Тэг ер нь ингээл өдөр тутмын ажлын стресс гэдэг юм уу тийм юмнаас танай подкаст амар гоё чөлөөтэй байхыг өөрөө байхыг зүгээр л амьдрал чинь окей штэ гэдгийг ингээд илүүтэй ойлгуулсан. Тэгээд бас яг эрэгтэй хүнийг харах өнцгийг ч гэдэг юм уу эсвэл яг эрэгтэй хүнтэй харилцаан дээрээ ерөн жоо айцтай байдаг байсан баггүй. Тэгээд яг энэ подкастыг сонссноос хойш ер нь бол миний бодол амар хөрчлөгдсөн. Баярлалаа. Тэгэхээр нэг яг гоё нэг ахиж шинээр амьсгалахад нэмэр боллоо гэж нэг ямар гоё юм бэ. Эрэгтэй хүнтэй харилцаалцын нөлөөлсөн гэж шүү дээ. Амар юм хаалттай байснаа анзаарсан гэдэг чинь яг бас нэг хэд өнөөс ирсэн мессежүүд байхгүй тийм нөгөө амар чөлөөтэй гэл өөрөөгөө бододсон чинь ерөөсөө биш дээ гэдэг чинь амар тийм нөгөө түгээмэл мессежүүдийн нэг бай тэгээд яг нэг ийм хүмүүстэй болохоор зэрэг юу гэдэг одоо нэг харьцуулах юм байхгүй болохоор хүмүүсийг өөрөөрөө ойлголдог байсан магадaltaй магадгүй чи бит хоёр
өөртөө одоо нээлттэй гэж бодож исэн чинь биш байх болохоор аахгүй. Тийм. Энээс чахаад юм үдцэн хүмүүс байгаа шүү дээ. Тийм. Тийм болохоор ерөөсөн нөгөө нэг бид хоёр байнга бараг хилдэгдээ подкастыгаа араас болгондоо хэрэгтэйг наваад хэрэггүйг нь хаяараа гэдэг шиг бид хоёртой өөртөө харилцуулах шаардлагагүй хүүхний зурсан зам өөр хүүхний уулзах залуучууд өөр тийм болохоор тийм бид хоёртой харьцуулж өөрийгөө хаалтай байсан гэж дүгнэх хэрэггүй. Гэхдээ улам илүү бас нээж агаад бас гоё юм. Тэгээд хамтдаа гараа. Тийм ээ. Тийм үү. За. Сайн байцгаана уу? Би танай бүх дугаарыг алгасэлгүй сонсдог. Үнэн ч бэнэнэ. Тэгээд танай хүлээлгийн өрөө подкастыг сонсноор маш их туршлагатай болсон гэж бодож байгаа. Өөрийгөө л ерөөдөө амаараа. Хүн хүний харах өнцөг мэдрэмж цаашаал бүгд өөрийн амттай юм байна гэдгийг ойлгосон. Мөн та хоёрын мэргэжлийн үнэтэй хамт өөр энгийний зочинтой, хүмүүсийн мэддэг зочинтой, заримдаа бүр зочингүй хойлохноо ярьж байгаа энэ бүхэн дээр хүртэл би өөртөө маш их харьцуулалт хийж, дүгнэлт хийж сонсдог болсон. Хамгийн ихэд надад ойлгуулж өгсөн зүйл гэвэл ирээдүйд миний алдаж магадгүй жижигхэн алдаануудыг та хоёрын хөгжилтэй бөгөөд үр дүнтэй подкастнаас олж авч сонсдог шүү. Миний сармаас дөрвөлж байгааг харж байна. Жаргалцаал шүү дээ. Гоё юм бэ. Гоё юм бэ. Яг наад хүн ч юм бол анзаарсан биз дээ нөгөө зочинтой юу гэдэг мэргэжлийн хүмүүстэй нэг олонний танил хүмүүстэй нэг энгийн хүмүүстэй нэг хоёулаа нэг яг дөрөв төрлөө байгаа тийм байна. Бүх юм манайхын бүр задлан шинжилгээ сонссон байна. Категори бүрээсэн. баярлаа. За гоё мессеж баярлаа. Миний үзэл бодлыг дээр чигтэн орчилсан гэж хэлж байна. Мөн нөхөртөө харилцааг манаас сайжруулсан нийлэн даалгаврын нээлттэй харилцдаг болсон. Би энэ дуртай юм хэлдэг. Таалагдж байгаа зүйлээ ярьдаг болсон. Тэгэхээр нэг амар жижигхэн бодолтой байсныг маань бүр амар томоор хардаг болсон. Тэгэхээр яг хосуудын яг нөгөө өсвөр настайхан гэлтгүү те ганц бие хүмүүст гэлтгүү хосуудад бас нөлөөлж чадж байгаа нь бол бас нэг ололт юм уу да. Нэг доотлол юм уу да. Нөгөө илүү юу байсан бах? Ичгэн багсч ирсэн бах гэж би бодсон. Магадгүй. Нөгөө зоригтой секс гэж чанга ярьдаг болж эхэлснээс эхсүүлээ ч юм уу зүгээр ингэж өмнө ярьдггүй байсан юм аа хөө би юм хүсэж шít гэдгээ арай жоохон тод илдэг болсон ч юм уу. Тэр нь нөгөө нэг эргүүлээд нөхөрт нь ч юм уу эхнэрт нь хүй эн чин нэрээ гоё олж шүү ч юм уу те ингээ хамт ярилцаад эхлэнгүүтээ нөгөө илүү улам амьдралаа сексийн амьдралаа илүү баяжуулж ирэнгүүтээ тэгэж нэг талаараа өөрчлөгдөж бас магадгүй байх гэж би бодсон. Тэгээд ер нь ингээ юм аль төвшөнд хүрчээ. Аль давхрад хүрчээ. Тийм ээ. Энэ эмэгтэйг бол хараад би яг нөгөө ямар асуудлаар зөвлөгөө авч ирсэн нь бол санаж байна. Яг нөхөртөөгөө нөгөө асуудалтай байгаа. Тэрэн дээр бид хоёрыг хамт сууж аваад хариулжсэн. Тэгээд ер нь бол байдаг л зүйл те. Үнэхээр сайн ярилцаад үзээрэй гэж хэлжсэн. Тэгээд шийдлээ олцсонд нь бол маш их баяртай байна. Бас нэг асуудлыг хамтдаа шийдэцгээсэн байна. Группээрээ хүүхнүүдээрээ шийдсэн байна. За. Яг болохгүй болчих. Зэвтэрчлээ. Чи нууцаач өөр. Порно үзэж харцдаг шүү дээ. Зүгний хамгийн ингэ ярьж байгаа чи яа. Би порно үзэж зүгээр шүү дээ. Тэгсэн чинь утсан дээр үзэж болохгүй шүү. Тийм үү. Нийт подкаст сонсож байгаа та бүхэндээ өглөө өдөр арай мэндийг хүргэе. Подкаст сонсч эхэлснээс хойш гарсан өөрчлөлт маш их гоё зүйлүүд сонирхолтой зүйлүүд байна. Хуучин юмаж сансан мартсан байсан юм сэргээж үрсэн тиймэрхүү зүйлсүүд маш их гарсан. Нийтдээ 37 дугаараас 7 дугаар дугаараас эхэлж байлаа. Гадил тарус 2 том байх тусмаа гоё гэдэг дугаар байсан. Тэр дугаарыг сонсч эхлээд ер нь энийг бүр эхнээс нь сонсон дээр юм шиг байна. Буруу сонсож эхлээд байгаагаа ойлгоод тэгээд сонсч эхэлсэн байгаа.
Тэгээ та бүхэнд та хоёртоо болон сонсогч нартай бүгдээрэнд наад жаргалыг хүсье. Баярлалаа. Юу бүр манай нөгөө байнгын Байнгын сонсогчдод сонсогч болов шүү дээ. Бүх сэтгэл дээр хариу илдэг. Одоо юу гэдэг бүх дугаар дээр сэтгэлээ илдэг тийм залуу байгаа. Тэгээд баярлалаа. Нэр нь хэлчих гээд шүүд нөө хинээ. Хинээ чи ойлгож байгаа Тийм үү танил болсон тий. За дараагийнх нь хаачих. Сайн уу? Хоёр хөөрхнөө. За миний хувьд бол маш их өөрчлөлт мэдрэгдсэн. Би илүү нөгөө нэг партнертайгаа чөлөөтэй сурсан. Дээрээс нь юу хүсэж байгаагаа илэн далангуу хэлдэг болсон. Цаад өнөөсөө бас үзэл бодлыг сонсоод юу хүсэж байна, ямар байна тий хоёр талынхаа харилцааг ярилцсныхаа үдэн дээрээс илүү бүр гоё амттай кексийг хийдэг болсон гэж ойлгож байна. Хоёрт маш их баярлалдаг шүү. Юуны өмнө ийм их зориг зүрх гаргаж ингэж подкаст хийгээд бусдад ингэж маш их иэрэгч вэ, сөрөгч вэ хандлах гэдэг зүйлийг айгүйх мэдрүүлсэн баг. Гэтэ миний хувьд бол илүү дийлэнх нь болохоор эерэг хандлага байсан болохоор надад бол маш их баяртай байдаг. Та хоёр цаашдынх нь подкасттай улам сонирхолтой улам гоё сэдвүүдийг биднэрт сонсгоорой гэж хүсэж байна. Энэ бас манай байнгын сонсогч байна. Баярлалаа мөрхөн шүү дээ. Тэр нөгөө хандлага өгсөн гэдэг бас айгүй таалагдлаа тий. Би ер нь хүний яг сонсогч нарынхаа яг ярьсан бас би яг юу хүлээгээд байгаа юм бэ гэж бодлоо. Шүүмж нөгөө тий. Яг юм тийм байвал нүүрлүү маань зад хийдэл одоо ингээ нүрийг маань тас хийдэл нь алгацсан ч юм уу. Яг нэг тийм шүүмж бас жоохон хүлээлээ. Тэгэл яг одоо яг ингээд би өөрөө яг ингээ яаж сонсноо сая бодсон чинь нөгөө сонсогч нарынхаа үг болгоноос ингээд нэг юм шүүрж авмаар юм шиг сая санагдаж сонссон юм байна. Саяны сонсогчноос одоо байнгын сонсогч яг хандлага гэдэг зүйлийг амар их одоо ойлгож авлаа гэдэг юм уу? Амар ихэн цаашаа одоо ойлгож авлаа. Тэгээд одоо зөв хүмүүсийн хандлага авч гин үү, буруу хандлага авч гин үү гэдэг нь чухал биш ээ. Хамгийн гол нь хоёр ямар нэгэн одоо үзэл бодол төвшүүлж байгаа. Тийм хандлага өгж байгаа шүү гэдгийг хэлээд байгаа мó гэж ер нь бол үгэн дотор үг юу гэдэг лээ. Яг тэгж би саяг бодлоо. Чиний хувьд би бас яг чиний хэлдэг. Яг чамаа хэлгээч бас яг нэр тийштэй гэж бодож илээ нөгөө шүүмж те нөгөө нэг тоор ингүүл бас гоё ядаг шүү ч юм уу эсвэл ингүүл зүгээр шүү гэдэг юм бас яг хүлээж исэн. Тэгээ нөгөө тэрнээс гадна айгүйх мессежээр бичиж орж ирдэг хүмүүс маань ерөөсөө явуулаагүй. Харин тийм байна. Нөгөө амьдралд өөрчлөлт оруулаад би миний сонсох хүсчихсэн юм нөгөө юу байсан юм шиг ба. Танаас бид нар хоёр бас өмнөх дугаар дээр ярьжсэн чинь мессеж ирсэн гэдэг нөгөө гэр бүлийн салах хүртэл өгсөн байж байгаа болчлоо гэдэг те. Тэр шиг түүхүүд орж ирэх болов уу гэж яг гордчихсэн жоохот яг үнэг хэлгээд тэгсэн ерөнхийдөө бол яг манай сонсогч нар бол санал хэлсэн байна. Гэтэ нөгөө бүр амар эргүүлсэн те. Тийм мессежүүд хүлээж ирсэн юм шиг байна жоох. Тэгээд би болохоор бас нөгөө яг юм баримттай шүүмж гордчихсан ч юм уу те ингээд юу гэдэг хүн шүүмжлэх тусмаа бас илүү ингэж улам илүү дэвшиж дээшлдэг ч юм уу эсвэл нэг тийм юм байна штэ гэж нөгөө анзаараагүй юм бас анзаардаг ч юм уу тех байсан байх. Тэгээд айгүй их магтаал донд ингээд хитрхи бит хоёр умбаад байна. Тэгээд бүр умбаа шумбаад захиалгаар дээр хүмүүсээр бахан магтуулаад өөртөө сонсоод байгаа юм шиг ч юм шиг. Тийм бит хоёр бол яг ирсэн бүх мессежүүдийг сонссон шүү. Яг нөгөө нэг юугүйгээр өмнө сонсоогүйгээр сонссон байгаа. Тэгээд дуусна уу? Нэг хоёр байж магадгүй бах. Тэгээ миний утас гацаад байна л да. Хей. За би хүлээлийн өрөө сонсдог бас нэг үнэнч сонсогч байна. Тэгээд яарсан тааштай маш их баярлж явдаг. Миний хувьд бол одоо секс гэхлээр одоо ч гэсэн ингээл өөртөө ажиллаж байгаа. Гэхдээ бол секс гэхээр одоо энэ бол бодзор муухай юм. Тэгээд хүний одоо зүгээр л биологийн нэг процесс биш. Одоо шашинлаг юм бодолтой байсан байхгүй юу? Ер нь бол яг нэг талаараа зүг баг. Гэхдээ тэрийг айгуу сайн нэвдэж өгсөн гэх юм уу та энэ бол зүгээр эрэгтэй эмэгтэй хүний хооронд болдог гоё зүйл юм аа. Тэгээд тэрэнд одоо тэгвэл тийм байдаг. Ингүүлийн муухай байдаг ч юм уу эсвэл хийсэн гэхээр одоо чи бол амар ядалтай хүн ч байдаг юм уу. Тэр ойлголтын минь айгуу сайн хэвдэж өгсөн. Тэгээд би бол яг тийм үзэл бодолтой ингээ өссөн учраас одоо ч гэсэн надад бас тэр барьераа ингээ авахд бол тийм амар биш байдаг. Одоо ингээл
Тэгээд тэр барьерыг ингээд авахд маш их тусалж байгаа. Тэгээд дээрэс нь хамгийн гол нь секс чинь өөрөө аюу том шинжлэх урлаг юм байна. Нийт талаар хүн мэдлэгтэй байх хэрэгтэй юм байна. Өөрийгөө аюу сайн мэддэг байх хэрэгтэй юм байна гэдэг юмыг ингээд өгч байгаад нь бас баярлалаа. Тэгээд нээлттэй ярьж байгаа нь одоо өөр хинж бид найзад байсан ч бараг одоо ийм төвшөнд л ярихгүй штэ. Өөртөө хандлах экспириенсийн үрэнд ярьж та хоёрын үед бол бүр үнэхээр гой задлаад зочин оруулж ирээд өөр өнцгөөс юм харуулад тэгдэг. Тэгээд тийм болохоор энд чинь маш их баярлж өгдөө. Одоо орол би нөгөө яг тэр барьерийн дөнгөж ихний шатаар явж байгаа. Тэгээд цаашаа улам задрах байлгүй. Подкастуудыг чи өшөө дахин сонсох бах. Тэгээд яг миний секси амьдралд бол нөхөрлөлт аргагүй ер нь л тэгээд бол ямарсан барьер надад байгаа юм байна. Тэрийгээ би эвдэхстэй байна гэдэг шин дээр бол явж байгаа. Яа, cool шүү. Яг энэ ихгүй юу? Тийм те. Яг нэг юм ойлгоод авсан байгаа байхгүй. За, эн чинь бол бас те нормал биш юм шүү, өөрчлөх хэрэгтэй юм биш шүү, би өөлөж чөлөөтэй байх хэрэгтэй юм биш шүү, өөрөөр харах хэрэгтэй юм биш шүү, тий. Хамтрагчаа сонсох хэрэгтэй юм биш шүү гэсэн нэг үнцэг болоод харсан бол тэгэл болоо. Тэг бит хоёрын зорилго дуусаа бэлдэж чана. Яа юу бэ? Ярих болго та. Хонгород мэн. За ингэ сайхан мессежээ дуусгачлаа. Тэгээд цаг цаваа гаргаад бит хоёрын тий подкастыг сонсдог. За тэгээд бүр нэмээд ингээд бит хоёрын хүсэл дээр ингээд сайхан өөртөөхөө амьдралд гарсан өөрчлөлтүүдийг, дүгнэлтүүдийг ингээд хэлж байгаад бол айгүй их баярлалаа гэж хэлмээр маш их цаг зав баггүй юм чи ер нь. Тийм. Тэгээд хоёр балаа бүхний яриаг бол айгүй олон хүн сонсдог нь маш их одоо юу гэдэг сэтгэлийн дэм өгсөн. Сэтгэлийн дэм хийнэ шин ч одоо урам өгсөн. Тийм. Аха. Цаашаа ингээд нэрээ бүр тийм юм хийчмэр юм биш үү гэж харах нэг бас нэг амар гоё мотивац болчихно. Яг нэг юм одоо яг нэг юм юун дээр ирсэн л байл та нэг юм юу гэдэг хоёр юм одоо юу гэдэг нэг юм голдоо юм ангалтай нэг юм хоёр юм уулын хавцал байж тээ хавцлын үзүүрт ингээд бит хоёр уулын оройн ингээд доороос явсараад оргилд нь хүрчээд дараагийнх руугаа авирах гад тэг яг тэн дээр бит хоёр одоо ингээд зогсож байгаа байхгүй ингээд юмаа нэг хойшоо эргэж хараад тэг бит хоёрын нүртэл ингэж явсан байх шүү юм зам туулсан байх шүү гэж хараад тэгээ яг одоо өсрөхгээ зогсож байхад ингээд амар гоё ингээд шууд хэлэхэд зүгөөд шууд өсрээч гэдэг нэг юм яг тийм жаам шиг аягүй гоё мэдрэмж өглөө тэгээд би бол айгүй зөрөгтэйгоо дараагийн шат руугаа дараагийн сизон руугаа ороход ер нь бол бэлэн байна. Тэгээд та нарыгаа дагуулад бас тийшээгээ цаашдаа явъя гэж хэлмээр байна. Тийм. Гүр нь олж өгье тий. Хоёр хангалаад хоёр хавцлын нодох гүр нь. Хоёр бедрум хүн чи. Яа, ухаан тиймэрхүү. Буцаад өөр юм руугаа ирээ. Ухаан тиймэрхүү ч шиг юу. Нөгөө нэг секс ярддаг тэний хоёр хүүхэн чинь стил алдчих гад байна. Ухаан тиймэрж байна. Ухаан тиймэрч сургаал дээр л байхгүй яа. За тэр жахаа. Ямар амар халуутж байна. Аруна. За би түрүүнээс шалууцал юм хэлэхгүй л байсан ч та. За тусгах ш та. Бүсээ. Ингээл намайг бүсээ хийж яг ингэж хэлдэг ш та. Бүсээ. За ямар ч байсан айгүй гоё сэтгэлдээ, айгүй гоё мессежүүдтэй, айгүй гоё хоолоонуудтай яг энэ дугаар ингээд энд хүрээд хүлээлгийн өрөөнөөс өндөрлж гин. Тэгээд өнөөдөр бол яг Германы Мюнхен хотод амар халуун, манай өрөөнд ч гэсэн халуун тий. Тэгэл яг нэг хоёр урсан хүүхэн бахан урсан сэтгэлдлүүдээр дүүрсэн нэг тийм дугаар боллоо. Тэгээд та бүгдэндээ одоо та бүгдэндээ та нартаа амархнаар ш тий. Та нартаа бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бит хоёртой үргэлж хамт байгаарай гэж гуй. Гуйж Хайстайгаа ингээд хүлээлгийн өрөөтэй хамт байгаа хүлээлгийн өрөөндөө боломж бол нэгдэх болгонд уулзчихъя гэж хэлмээр байна. Уусаа манай сонсогч нар нэгдгийг хүлээгээ сууж идэг тий. Йоо. За манайха бака. За чи сизнэр бүхсээ гээл. Нэг зөвөрө бүхсээчлээ. Сайхан уулзцай. Хүлээлгийн өрөөнд ариуна. Заяа яриалаа. Үсээ.